За бидний ингээд та энэ сонсогдоо өрөөд хүлээн авч байгаа их баярлалаа. Бид ч одоо тантай яриад Вашингтон DC-гээс манай Балтиморын сургуулийг зориод ирлээ. За бид намайг зориод энд ирсэнд их баярлалаа. Ярилцлагатай их таатай байна. Миний хувьд ч гэсэн их таатай байна. За миний харилцан ярилцагч маань Гомбоч Винарын гэрэл John Hopkins сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн доктор судлаач юм ба эмэгтэй байна. За тэгээд нараагч маань хизээ ер нь та Америкт ирээд тэгээд өөрийнхөө мэргэжлийн дагуу судалгаа хийгээд ажиллаж эхлэв. За би чинь одоо яг 19 жилийн өмнө Америкт ирж анх хөлөө тавьжлаа. Тэгээд тэр ирэх үедээ бол би тэр Англид докторийн зэрэгээ олол хийжсэн. Үйлчлүүлээд энэ чирсэн хануулжсэн хатаараа үйлчлүүлж хийсэн. Тэгээд миний Монголд бол би өөрөө ангаахад 15 жил багшилсан хүүхдийн эмч мэргэжилтэй. Тэгээд хүүхдийн хичээл өрхийн тэм хүүхдийн болон өрхийн тэм багшаар ажиллаж байсан. За миний судалгааны ажлын одоо чиглэл бол ер нь би хүүхдийн эмч байсан гэсэн Монголд тэгээд хүүхэд өсвөр үе тэдний гэр бүлийн эрүүл мэнд сайн сайхан эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах тийм чиглэлээр бол судалгааны ажил хийдэг. За голцоо бол бид нар үндэсний хэмжээний хүүхдийн эрүүл мэндийн судалгааны тооромтуудыг ашиглаад тэгээд дээрэс нь бас бид нар өөрсдөө хүүхдийн одоо эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчлэг тэрийг сайжруулах талаар бас нэлээд ажилладаг. Одоо Америкийн үндэсний хэмжээнд хүүхдийн урьдчилан сэргийлэх үйлчлэгийг одоо яаж зохистой хийх үү, хүүхдийг хамруулах уу, одоо үйлчлэгтэй урьдчилан сэргийлэх одоо зөвхөн нөгөө урьдчилан сэргийлэх үйлчлэг гэдэг маань бол зөвхөн ирээд жингээ үзүүлээд вакцин хийлгээд ингээд гарах биш. Тэр бол бүр цогцтой ийм эмч гэр бүл тэр хүүхдүүдийн хоорондын харилцаа бие биендээ итгэлцэл төрүүлсэн. Тийм нөхцөл байдлыг яаж үүсгэж болох вэ? Тэрэн дээр үндэслэж ер нь бол тэр үзлэг маань бол явагдах ёстой гэсэн юм чиглэлийг бол бид байна гэж тэр талаар бол нэлээх судалгаа ажил хийж тэрийг одоо практик нэвтрүүлэхтэй тийм юмнуудыг бол нэлээх хийж байгаа. Тэгээд хүүхэд гэр бүлийн харилцааны талаар ер нь бол эцэг ээжтэй бүх юм харилцаан дээр чинь одоо хүүхэд эцэг их тэгээд эцэг их гэр бүл харьцаа бас тэр эцэг их гэр бүл чинь эмнэлгийн ажилтан эмч эмнэлгийн ажилтны харьцаа гэдэг. Ерөөсөө ийм бүгдээр юм цогцороо байх хэрэгтэй тийм хандлагыг бид нар тогтоох гэж одоо эцэг эхчүүдэд ч тэр эмч эмнэлгийн ажилтнууд айл тогтоох ийм одоо судалгааны ажил хийгээд улсын бодлогот нөлөөлөх тэр үйлчилгээ тусламжийг сайжруулах талаар бол нэлээд ажил хийдэг. Янз бүрийн нөгөө зөвлөмжүүд гаргах одоо стандарт юмуд гаргах яг ийм юмыг л та нар хийх ёстой. Одоо Америкийн юмуд ч ер нь нэлээд стандарттай төлөвлөж өгдөг шүү дээ. Ганцхан бид нар бол одоо судалгаанд ингээд сөрөг тийм хүчин зүйлүүдийг бол их хвчлэн судалж ирсэн судалдаг. За мэдээ тэрийг бас судлах ёстой. Тэгвэл бидний гол зорилго нь бол зөвхөн тийм сөрөг биш. Юу нь хамгаалаад байгаа юм хамгаалах хүчин зүйлүүд нь юу вэ? Тэгээд хэдийгээр тийм болсон ч гэсэн одоо ямар нэг өвчин эмгэг тусгаас хамгаалахтай зан үйлгийн байдаг юм сэтгцийн тусгаас сэргийлээд байгаа нь юу байгаа хүүхдүүдийг тэгээд тэр бол ерөөсөө ингээд хамгийн үндэс нь болгоод хүмүүсийн харилцаа байхгүй. Ингээд судалгааны тооромт ингээ харах юм бол эцэг эхчүүд хүүхдтэйгээ яаж харилцаж байна. Тэр бол прайд өндөр болж гардаг. Тэр бол их сонирхолтой. Тэр нь хамгаалах хүчин зүйлүүд гэсэн үг гэдэг бол тийм байна. Тэгэхээр ч өөрийнхөө харилцаанаас үүсэх бүх зүйл өөр дагавар нь гарнаа гэж үзэх юм шүү дээ. Тийм би яг таныг ярьж байхад бас яг чинь дундуур ярьж бодчихлаа нөгөө нийгмийн эрүүл мэнд гэхээр заавал өвчлсөн хойноос биш өвчлөхөөс нь өмнө хэрхэн хамгаалах вэ гэдэг нь бол зайлшгүй номер 1 байх хэрэгтэй. Тийм яаж сэргийлэх үү? Гэхдээ бид нар тэр сөрөг хүчин зүйлүүд нь үүссэн. Одоо жишээлх юм бол бид нэг эцэг эхчүүд нь орон сэтгцийн өвчтэй юм уу тарих тамир хэрэгэлтэй
шаран оронд орсон. Тэгээд тийм хүүхдүүд тийм байсан ч гэлээ гэсэнтэй тэр хүүхдүүд тийм орчинд байгаа ч гэсэн сайн сайхан явж байгаа хүүхдүүд байна шүү дээ. Тэгвэл энэ хүүхдүүд яагаад ингэж сайн сайхан одоо нэг хэцээгээд юмс тэр хүүхдүүдийн юу нь болоод байгааг нь бид нэгээ судалж авч үзээд тэгээд ийм юмнууд хэдийгээр хүүхд ийм нөхцөл байсан ч гэсэн ийм юмнуудыг тусгах юм бол энэ хүүхдүүд маань цаашаа одоо том болсон ханаад зөв ингээд эрүүл сайн сайхан амьдраад явах боломжийг бүрдүүлж өгнө гэсэн тэрийг ингээ бас бид нар ингээ судалж өгдөг асуудалтай. Баг бид нар хүүхд байх наснда тийм одоо эрсдэл хүчин зүйлүүдтэй байсан хүмүүс одоо ингээд том болсон ханаа ямар шиг явж байна. Тэрийг нь бас ингээд хамгаалт яагаад энэ хүмүүс ийм сайхан эрүүл саруул явж байна үү тэгээд хэдийгээр тийм эрсдэл хүчин зүйлүүдтэй байсан ч гэсэн тэр хүмүүс бол дараа хүчин бид нар одоо ингээд тэр хүүхдүүдийг эртнээс тэр хамгаалалт хүчин зүйлүүдийн суулгаад тэр чухал шаардлагатай байгаа тусламж үйлчилгээнүүдийн хэмжээний ажилтай холбоод өгөх юм бол тэр хүмүүс маань цаашдаа насан туршийн юм штэ тэр чинь одоо хүүхд байх наснда л бүх нөгөө нэг тэр суурчмс тогтдог. Тэгэхээр бид тэр үед нь тэрийг суулгаж байгаа бий болгох юм нөхцөл юу байна вэ гэдгийг л бас судалдаг. Наад ч ёстой хэрэгтэй болсон хэрэгтэй байна. Тийм байна. Одоо жишээлбэл опера ялдартай хөтлөгч үнэтэй операгийн амьдралын түүхийг харуул аюул хэцүү нөхцөл байдаг. Тэгэхээр одоо бол маш одоо хамгийн амжилттай явж байгаа бараг эмхтэй гэж шүү дээ. Тийм байна. Их зарим одоо чинь баян хансаг орчин төссөн ч одоо доош явж байгаа хүмүүс ч олон юм тийм. Наад ч юм бол яг Монголд яг энэ судалгаа аюул хэрэгтэй. Тэгээд тэр сөрөг хүчин зүйл дээр нь одоо юу гэдэг судалгааны дагуу ажиллаад тэр хүүхдүүдийг тэр чигтэн одоо бид сүүлийн трама гэж ярьдаг шүү дээ. Авсан траманаас судалгаад одоо цаашаа явуулах. Энэ ч аюул тэр трама авсан хүүхдүүдийг одоо яг тэр хэцүү нөхцөл байдлыг даван туулах тийм чадварыг суулгаж өгөх нь бол их чухал юм байна гэдгийг судалгааны талаар ингээ харагдаад байгаа байхгүй. Тэгээд тэрийг яаж суулгах юм бэ гэхээр бид нар тэр эцэг эхчүүдийн үүрэг оролт тэнд маш өндөр. Эцэг эхчүүд өөрсдөө тэр чинь зөвхөн ерөөсө хүүхдийн эрүүл мэнд гэдэг чинь ерөөсө бүх зөвхөн одоо өвчин эмгэг биш те бид нар дэлхийн эрүүл мэндийн тодорхойлт байгаа шүү дээ. Зөвхөн өвчин эрүүл байна гэдэг бол зөвхөн өвчин эмчгүй эмгэлгүй өвчин эмгэггүй байна гэсэн үг шээ. Тэгээд тэр өвчин эмгээс одоо тэр хүүхдээс гадна тэр хүүхдийг хүрээлэн байгаа гэр бүл, орчин, сургууль, амьдарч байгаа нөхцөл байдал тэр юм чинь бүгдээрээ нөлөөлнө. Тийм учраас тэр гэр бүлийн эцэг эхчдийн үүрэг оройлыг тэр сайжруулах эцэг эхчүүдийг тэрийг өөрөө одоо тэр эцэг эхчүүдийн өөрсдийнх нь эрүүл мэнд ч гэсэн аюул чухал үүрэг оройлтой тийм. Тэгэхээр ерөөсөө хүүхдийн ингээд жишээлбэл үндэслэг гэж бид нар түрүү ярьсан тийм орчин шиг үндэслэг дээр зөвхөн хүүхдийн талаар асуугаад өнгөрөх шүү дээ. Тэр гэр бүл юу болж байна вэ? Гэр бүлийн эрүүл мэндийн байдал харьцаа, гэр бүлийн асуудал ямар байна? Тэрийг ингээд цогцоор навч үзэхгүй болоод зөвхөн хүүхдийн эмчилнэ гэж хэлсэн байхгүй. Тэгэл тийм болохоор тэр гэр бүлийн ээж нь ямар нэг депресстэй байна уу? Тэр гэр бүлийн харьцаа байна. Ямар тэр бүх юм бид ингэж авч судалдаг байхгүй. Хүүхд ихтэй сургууль нь тэр хүүхдийн явж байгаа сургууль нь ямар байна те? Тэр сургуульд очихдаа дуртай одоо сургууль хичээл намаа ихтэй сайн байна уу гэдэг юм чинь зүгээр тийм үр дүнгуудыг ингээд бид нар үзэж байгаа шүү дээ. Тэгээ ягаад энэ хүүхдүүд ингээд хичээлдээ явах сонирхолтой сайн сураад байгаа юм гээл тэр нөгөө гэр бүлийн хэцүү байсан ч гэсэн тэгвэл тэр нь чинь нөлөөд байгаа юм гэвэл бид нар тэр эцэг эхчүүд нь байна. Нөгөөх нь бас тэр эцэг эхчүүдийг дэмждэг цаатлын нийгмийг байгуулах таламжууд байна. Тэр хүүхдүүд бас сургуульд нь бас хамгаалдаг одоо багш нар тий бас үйлчилгээний одоо тусламж үзүүлдэг газрууд тэднийг ингээ хооронд нь холбож өгч байгаа байхгүй холбох хэрэгтэй маа гэдэг тэгжиж хүүхдийг цогцоор навч үзсэн. Тийм тэр бол тэгээд эцэг эхчүүдийг одоо сургах тэдний үүрэг оролцоог хүүхдийн эрүүл мэндийг дэмжих тэр чиглэлээр их өндөр арт авч үзэж байдаг бас судалдаг. Тэгээ мэдээж цаа дэвшлээд ингээд бодлого бол маш чухал тэр нөлөөлөх тийм бас бодлогыг хэрэгжүүлэх тийм байна. Зүгээр нэг яриад судлаад юм байна гэж гаргаад хаях биш тийм ээ. Яг ингээд ярьж исэн бас нэг юм санаад орчлоо шүү. Одоо ингээд эмгэгтэйчүүд үзүүлээ гэртээ харих юм. Би өөр дээрээс шиг
танаа гэрт та 50 тухтай амьдардаг уу? Таны орчин ямар юм? Зүгээрээс тань ямар нэгэн одоо тусламж хэрэгтэй юу? Хин нэг мар хамгаалж хэрэгтэй гэж асуудаг. Өөрөөр би гэртээ очдог нэг хүч хэрэгч байдаг ч юм уу гэдэг шиг тэгж асуудаг юм билээ. Манай эмэгт бол нэг тэгж асуудаг баг тийм ээ. Энд бол харин тэгж асууад байдаг. Бас нэг тийм юм Монгол бас хэрэгжүүлж тэгж асуудаг болс хэцүүрээ. Тий, ер нь бол санагдлаа таны яриаг бас сонсч байсан чинь. Тийм маш амьдрал дээр одоо тохиолдсон зүйлээ ингэ сонссон чинь. Тий, маш чухал асуулт байна. Тэгээд ер нь тэр асуултыг ер нь сүүлийн үед л асуудаг болж байгаа шүү дээ бас энэ ч гэсэн. Би бол тэгж бодож байгаа. Тэгээд яг тийм асуултуудыг яг ингээд эм чимлэгийн ачид өөрөөсөө яг одоо яг яаж асуух уу гэдэг тэр талаараа бас яг бүрэн одоо сургалтанд тэ одоо бүрэн тэгж нэг суралцаагүй. Тэгээд тэрийг бол бид нар бас нэлээд яадаг. Тэгээд яг ингээд нүүр тулаад ярилцахад эцэгчүүд бас яг шууд нөгөө хичнээн бэрхшээл гэр бүлд байсан ч гэсэн бас тэрийг хэлэх одоо тийм чөлөөтэй яаж чадахгүй юмстай байгаа шүү дээ. Хэлж чадахгүй айн шүү дээ бас тийм. Тэрийг нь бид нар бас яаж хийж байгаа вэ гэхлээр нэгдүгээр эм чимлэгийн ажилтныг тэрийг асууж тэрийг нь зөв чигээр нь үйлчлэгэнд явуулж сургая. Хоёрдугаарт нь болохоор манай нэг асуудал нь бид нар интернетээр одоо тийм нэг хүүхдээ өрчин сэргийлэлт үзлэгтээ очихоос нь өмнө асуумжууд бүглөөд тэгээ яг тэр нь болохоор яг тэр хүүхдийн эрүүл мэндээс гадна гэр бүлийн бүх тэр юмнуудыг одоо үндэсний хэмжээний судалгааны зарим асуултуудыг оруулсан. Тэгээд тэр нь эцэг эхчүүдээ ингээд яг өөрсдөө гэртээ байж байхдаа ингээд хариулдаг байхгүй. Тэгээд ингээд яхахаар чинь нөгөө тэр хариултууд нь эмчт нар чинь. Тэгэхээр яг тэгээд би эмчтэйгээ юу ярмаар байна вэ те? Би ийм асуудалтай байна. Ийм ингээд эмчтэй очичоор нөгөө эмч чинь очихоос өмнө тэрийг нь авцсан байгаа шүү дээ. Тэгээд тэрийг нь хараад ийм хүүхд ирж байгаа юм байна. Тэ одоо бэлтгэсэн. Тэгээ бид нар тэр яг тэр сэдвээр нь ингээд хүүхд эцэгчүүд болон эмч нарт зориулсан нэг юм зөвлөмжүүд үндэсний хэмжээний зөвлөмжүүдийг нь бас тэр интернетээр тавьсан байхгүй. Тэгээд бид нар бас сурна. Би очиод ямар асуултууд асуух вэ? Яаж асуух вэ гэдэг нь ингээд жишээ өгсөн байхгүй. Тэгээ ингээд очиод ярилцахад бид нар тэр цаг одоо энэ чинь ерөөсөө урьдчилан сэргийлэх үзлэг хийчихсэн 10 минут тий. Тэр ер нь бол энэ чинь цаг чинь аяг үнэтэй шүү дээ тий. Тэгэхээр нөгөө яг тэр үзлэгийг яаж үр дүнтэй үйлчлэгийн цагийн үр дүнтэй өнгөрөх вэ гэж яг тэр минутанда яг тэр эцэг эхчүүдийн тэр хүүхдийн яг юу ярих гэсэн ямар асуудалтай байгаа яг тэрэн дээр нь фокуслаад байгаа. Гэхдээ бас эхлэхдээ бид нар заавал нөгөө сөрөг юмнаас нь эхлэхэ болёо. Тэгэхээр танаа болж бүтэж байгаа нь юу вэ гэсэн асуудал бас байгаа хгүй. Хүү эцэг эхчүүд байхаараа өөрт чинь ямар тийм нэг сайн сайхан юу байна вэ? Тэднэрийн асуусан. Тэнгүүтээ тэднэр нь бас байж байгаа юм ч тэгээд тэр талаас нь эхлээд та нар эхлээд одоо магтаачтай урамшуулаад ийм юм чинь таних болоо танаа та тэгээ ингээд хөшлүүлээд. Тэгээ яг ингэж тиймэрхүү байдлаа нөгөө тэгэхээр нөгөө эмч эцэг эхчүүдийн нөгөө холбоо тэ биендээ итгэл тиймэрхүү төгөлөх байхгүй. Тэгээ тэр тал дээр бол бид нар тэр асуудлыг яг тэгж шийдэхэд бас үзэж байгаа юм лээ. За ёстой сонирхолтой судалгаа буюу хэрэгтэй судалгаатай хийж байгаа юм. Ер нь бол зүгээр бараг зүгээр би өөрийнхөө ухаанаар бодохдоо шат бүхэнд буюу одоо байгууллага болгонд ч юм уу эсвэл одоо ингээл энэ чимлэгийн ажилтны гэр бүл хаан ч бараг л бидний хэлдгээр social worker буюу бараг нийгмийн ажилтан гэлтгээд байгаа юм шүү дээ. Ер нь бол тий. Та ер нь ингээд энд хүүхдүүдтэй юм уу одоо таачны судлаач гэсэн тодорхой хэмжээгээр нэг юм их баг цагаар ч юм уу одоо оюутнуудтай ажилладаг тийм холбоо байдаг уу? Хөөе оюутнуудтай бол бид нар өдөр болгоо ажилладаг. Манайх төв одоо оюутнуудын дунд л байгаа шүү дээ. Тэгээ манай одоо яг ажилд бид нар ажилтаа оюутнуудыг ингээд аваад нэг үйлдэл нэг 10-аас 15 оюутнуудаа бол байгаа ажилладаг. Бид нартай бүх юм зааж өгөх юм чинь нэг хийн гэдэг бид нар оюутнуудтай бол өдөр болгоо. Ямар ч байсан л нэг бид оюутан дээр ч шүү. Тэгээ би бол нэг өөрөө хэрэглэн юм шиг учраас тэгж ойлголоо. Судлаач хэрэгсээ судалгаа хийгээд байдаг юм болов гэсэн ерөөсөө тэр өөрийнхөө хийж байгаа сэдвээр та бас оюутнуудаа одоо
заагаад тэгээд төшөө бас юмнуудыг зааж өгөх юм байна шүү дээ. Тийм. Яг одоо ажил одоо тэд нар оюутнууд маань ажиллахын зэрэгцээгээр те юм бас өөр ур чадваруудыг суралцах эрдэм шинжилгээ судалгааны ажлыг яаж хийх вэ? Тэгээд статистик анализыг яаж хийх вэ? Гэхэл болон тийм. Эрдэм шинжилгээ судалгааны ажлээс энд бас манай Монголд оюутнуудын эрдэм шинжилгээний хурал янз бүрийн одоо ихтгэл тавьдаг шүү дээ. Мэдээж тийм юм одоо боловсрол болгон ч юм уу, жил болгон ч юм уу бас одоо болдог байлгүй дээ тийм ээ. Тийм. Энд чинь бол банк одоо эрдэм шинжилгээний 7 хоног тутам оюутнуудад зориулсан эрдэм оюутнууд ажилчдад те одоо эрдэм шинжилгээ судалгааны ажлыг зориулсан юм лекц семинар явуулдаг. Тэгээд дээрээс нь оюутнуудад тусгай оюутнуудын өөрсдийнх нь судалгааны бид нар одоо бидний ингээл биднэртэй хамт ажиллаж байгаа энэ сурсан одоо сэдвээрээ сурсан арга барилаа ашиглаад тэгээд эрдэм шинжилгээ судалгааны ажлыг зарим оюутнууд нь эмнэлгийн сургуульд орно гэж эмнэлгийн сургууль руу орж явах жишээтэй тийм ер нь бол тийм оюутнуудтай бас нэг юм асуулт магадгүй үзэж байгаа хүмүүст Монголоос сонирхож байгаа оюутнуудад эсвэл оюутнуудад ч юм уу судлаачдад тэр болж магадгүй танай сургууль ер нь зөвхөн эмнэлгийн чиглэлийнх нь үү? Би надад жоох ойлголт байх учраас жоох юмсан асуулт асууж иж магадгүй уучлаарай. Бас ерөөсөө эмнэлгийн одоо чиглэлийн сургууль юм уу шүү олон салбар байгаад юм уу? Энэ Johns Hopkins сургууль нь их том сургууль, эмнэлгийн сургууль. Одоо миний бол ажиллаж байгаа эмнэлгийн эрүүл мэндийн сургууль. Тэгээд өшөө бизнесийн сургууль, совилгын сургууль. Ер нь бол чиглэлийн их сургууль гэж чинь тэгээд ингээд ерөөсөө бүх чиглэлийн тийм байна. Бидний нөгөө би одоо Монгол сурсан ойлголтоор техникийн сургууль үзэх одоо техникийн инженер бэлтгэдэг, анаахгүй бэлтгэдэг гэдэг утгаараа сайн танаас асуулаа. Их сургууль гэдгээр ингээд өөр сургуулиудтай тийм. Ер нь бол дээд сургууль буюу их сургууль гэдэг бол нэг дотроо бас цаг ялгаатай хэлэгдсэн тийм ээ. За бас нэг тантай ярьж байхад нэг сонирхолтой нэг юм санагдаад байна л да. Одоо та ингээд Америкийн нэгдсэн улсын бас нэлээд гүнээр хэвчээ сургууль ажиллаж байна тийм ээ. Юу гэж ажиллаж байхдаа за би эзэмсэн мэргэжлийнхаа одоо юм судалж байгаа судалгааныхаа дагуу энд байгаа монголчуудаа энд байгаа монгол олон нийтийн байгууллагуудаа хэрхэн яаж тусалж болох вэ? Яаж хүмүүст мэдээлэл хүргэж болох вэ гэдэг талаар ер нь таны бодол юу гэдэг бол тийм ер нь бол яг миний хийж байгаа эрдэм шинжилгээ судалгааны ажил бол ер нь бол бүх хүмүүсттэй зөвхөн Америкийн биш тийм Монгол ер нь бүхэл одоо хүүхэдтэй холбоотой байдаг. Тэгээд Монголд тийм ер нь бол хийх юмсан гэсэн санаа бодлоо нэлээ их юм хийх санаа бол төрдөг. Тэгээд яг нэг нь бол сая наглан хэсэг бүлэг энэ тийм судлаач хэлж байгаа одоо шинээр энд ирж байгаа тийм ээ судалгааны ажил төлөө тавьсан хүмүүс шинээр ирж байгаа судлаачд болон бусад өөр мэргэжлийн дээр судалгаа хийж байгаа хүмүүсийг дэмжих зорилгоор ийм нэг хурал хийсэн. Тэгээд тэрэн дээрээ төшөглөөд бид нар тэр хүмүүсийг цаашдаа өргөжлүүлэн дэмжих зорилготойгоор хүмүүс байгууллага ажиллах одоо хэсэг бүлэг хүмүүстэй нийлээд бүгдээрээ тэгээд ажиллаж байгаа. Тэгээд тэр маань бол цаашдаа амжилтаар явна гэж би найдаж байгаа. Өшөө бас ингээд яг өөрийнхөө мэргэжлийн хүүхдийн чиглэлээр бол цаашдаа ер нь Монголын одоо хүүхдийн эрүүл мэндийн ямар байгаа талаар том үндэсний хэмжээний судалгааны ажил хийж юмсан гэж боддог. Тэгэхээр ер нь бол тийм судалгааны явагддаг. Монгол тэр судалгааны одоо үр дүнтэй гарсан үр дүнгийн хэрэгжүүлэх хамгийн гол нь тэр датаг зөвлөдөө тархах ба шүү дээ. Тэрийг яаж хэрэглэх вэ гэдэг дээр гол нь нэг хамтраад ажиллах юмсан гэж санаа бол их байгаа. За таны нэг яриад байгаа эрдэм шинжилгээ Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа судалж байгаа эрдэмтэн судлаачдын ягдгаар их хурлын төвс шиг боллоо тийм ээ. Эдгээр хэсэг болсон. Одоо тэд нар маань өргөжлүүлээд бас тодорхой хэмжээний блог хөтлөөд тэгээд
бас хоорондоо сургалт хийгээд юм лээ тийм ээ. Тийм. Би бас тэр байсан тэгээд тэдний нөгөө сайтаас нь харахаар бас харагдаад байдаг. Тийм судлаач эрдэмтэд маань ингээд нэгдээд Монгол руу чиглэсэн хийх. Зөвхөн Монгол руу чиглэсэн төдийгүй энд байгаа одоо ирсэн хүмүүстээс туслах. Тийм байна шүү. Тэр бол бас айгуу сайхан өгөөжтэй айтайхан ажиллаад орж гарч ирсэн. Би бас надлаа гарч ирсэн. Та тэгээд хоёул нэлээ албаны юм таны мэргэжлийн судалгааны талаар яриад байгаа шүү. Энэ хүү оронд хоёул нэг жоохон завсарлага аваа. Та нэг өөрөөгөө танилцуулаач. Ер нь Америк нэгдсэн улсад одоо ажиллаж амьдардаг судлаачид маань ер нь ямар өрөөнд суугаад идэв гэдэг. Игөө сургуулиас л хамаарал өөр байдаг баг та. Би одоо жишээлбэл Орегоны шилбааны сургууль гэсэн юм. 7 жил ажиллаж ирсэн байна. Энэ жил 10 жил болж байна. Тэгээд ер нь янз бүрийн ч бол одоо миний өрөө юм. Тэгээд ингээд техник хэрэгсэл бол одоо хангалттай бол бид нар хангалттай. Тэгээд хэрвээ хэрэгтэй юм байвал бид нар тэгээд ажлынхаа шугамаа хийлээл авчина. Тэгээд энэ ч манай оюутнуудын манай нэг оюутан надад ирээд энэ чинь супер компьютер мэл ингээд хам юм аяг бас бэлэн ингээд принтертэй ингээд бич. Тэгээд ер нь бол ажиллаж таатаа нөхцөлтэй байсан. Тийм таатаа. Таныг ингээд бидний цаг зовоо зарцуулаад ярилцсан тул их баярлалаа. Магадгүй таны зүгээс би нэг энийг ярьчих байсан юм ба гэж юм байна л да. гэж хэлээд сайхан. Бас шинээр дөнгөж Америкт ирж байгаа хүмүүс бас ажилтаа ингээд хаагаад яаж судалгааны ажил хамтралах гэдэг дээр бас жоохон өөрөө тулсан замаас жоохон ярьчвал хэрэгтэй ах болов гэж бодож байна. Тэгээд яг ирснийхаа дараа ажил ингээд хаахад хоёрдуун шинжилгээний ажил судалгааны ажил хийж хааж эхэлсэн. Бол доктор хийж суусан болохоор тэгээ ингээд ажил хаахад ер нь ингээд ажлын заруудыг үзэхлээр заавал 2 жилийн туршлагатай тэгээд ийм юм чадвартай авах хэрэгтэй гэл ингээд тэгээ 2 жил Америк гэдтэй 2 жилийн туршлагатай авах хэрэгтэй тийм юм байхгүй шүү дээ дөнгөж ирсэн хүнд чинь. Тэгээ ингээд ер нь бол тийм юунуудаас нь харваа ингээд ажлын зар дээрээс өөрөө ингээд хийж чадна гэсэн тийм ихтэй тийм зар байх юм бол заавал тэрийг бүх шаардлагуудыг хангах албагаар тэгэл ерөөсөө өөрийнхөө тэр ажилдаа би болно хийж чадна гэж бодож байвал ерөөсөө өөрийнхөө нэг юм одоо явуулах зүйл билээ. Тэгээд аз тарахаар яг одоо тэр хүмүүстэйгээ ярилцаал ингээд би тэ угаасаа ярьсан байгаа шүү дээ. Тэгэл ингээд ер нь тэгээд заавал тэр туршлага тэн дээр байгаа те шаардлагуудыг бол бүр эцээ тэгээд өөрийгөө шантраад авах юмсан хэрэг байхгүй чадна би чадна гэж тэгээд зүтгээл ингээд бол өөртөө гаргал. Тэгээ бас англи сурж байгаа хугацаанд бол тэр авсан сургалтууд те тэгээд яг өөрөө ингээд судалгаагаа хийж явах явцдаа олж нөгөө цуглуулсан мэдээлэл өөрсдөө цуглуулсан туршлага те чадрууд тэдгээр бол айгүй их нэмэр болсон намайг энэ ажил Америкт тэгээд ажилд ороход бол жишээлх юм бол статистикийн програмууд бид нэр юусэн гахт багт бол яг гартаж ингэж юусэн ажиллаж үзээгүй яг статистикийн хичээл орж исэн. Тэгээ яг тэр статистикийн хичээл ороод бүр ингээд бүх төрлийн статистикийн програмууд дээр ингээд юу ч мэдэхгүй анх удаа англи хэлээр тэрийг ингээд үзэхэд бол айгүй тийм тэр үед бол айгүй хэцүү байсан. Гэхдээ бол тэрийг ерөөсөө арай ачаал статистикийн ном уншаа. Тэгэл өдөр нэрэл тэгээд статистикийн мэрэгжлийн статистик математикийн мэрэгжлийн хүмүүстэй нэг ангид цуг сурч байсан. Тэгээд эдгээр чинь ингээд статистикийн програм айгүй хурд юмнуудаа хийж би ингээд тэрээс хоцрохгүй тулд одоо тэрийг өөр ингээд статистикийн номнуудыг уншаад тэгээд очиад нэг лаборатори дээр статистик юм аа. Тэгээд тэр маань айгүй ингээд энэ ажилд ороход яг ингээд ажил хайж хахад миний тэр статистикийн програм айгүй олон төрлийн статистикийн програмуудыг бүрэн эзэмшээгүй ч гэсэн бүгдээ миний ингээд гар бүрээд үзсэн байхгүй яг бол. Тэгээд тэр маань айгүй хэрэг болсон. Тэгээд би нөгөө датагаа ингээд цуглуулж исэн өөр нөгөө ингээд компьютерийн дээр програмууд тэдний ингээд сураад тэгээд төгсрөөж ихтэй бол ямар нэг хэмжээгээр мэдсэн. Тэгээ ингээд ажилд ороход яг тийм нөгөө програм ажил одоо тийм програмууд мэддэг хүн ингээд
болохоор ингээд нүдэнд ингээд тусаад ирээд тэгээ би тэгээд тэр ажилд орыг гэдэг хүсэлтэй өгсөн. Тэгээд тэр ингээд очиод яаж тохиолдол бол ийм юм нэг айгуу дуртай үлдээж байгаа. Тэгээд энэ бол миний тэр асуудал сурж явах юмстай хичнээн тэр үед л их бэрхшээлтэй юм шиг санагдчихсан. Тэгээд дараа нь одоо хэрэг болсон байна шүү. өөрөө ингээд нөгөө биеэрээ тэрийг туулаад гартаа тэг ингээд хийгээд явсан. Тэр маань яг болсон. Тэгээд яг Монгол юугаа очичоод дундуур бид нар би Монголд очичоод тэгээд ингээд сансханхаар их бүрхүүлж хийж хатаа. Тэгээд би өөрөө л мухаас байсан. Тэгээд тэр бол ер нь бол хүн сурсан юм хөрс илүү сурсан юм болгон хэрэг болдог гэдэг байна. Нэгээс аюул сайн тийм. Таны яриг нь одоо яг ийм ойлгогдож шүү дээ. Ерөөс нь датагаа зөвлөх буюу та олон төрлийн одоо бас чадварыг зөвхөн мэргэжлэх бүтэгийг эзэмших хэрэгтэй гэдгийг харуулдаг юм тийм. Тэгэхээр одоо мэдээж цаашаа бидний ажил хийх ч юм уу шууд цаашаа суралцах байгаа хүмүүс мэдээж хамгийн их нь хэллээ тодорхой хэмжээгээр сурах хэрэгтэй. Бүр ядаж өөрийнхөө мэргэжлийн дагуу тийм ээ. Тэгээд цаашаа яах нь одоо таны хийж байгаа слайд хийх. Тэгээд одоо бас компьютер дээр хэрхэн яаж програмууд дээр ажиллах гэхний чадварууд одоо цуцсан байвал маш хэрэгтэй байна гэж ойлгогдож байна тийм ээ. Дээрээс нь бол юмд бол юм тууштай байх хэрэгтэй юм байна гэж би бас ингэж бодсон. Тэгээ намайг ажил өгсөний дараа ингээ холбогдноо гэсэн надруу тэгээ 7 хоногийн дараа яриа гэсэн тэгээд би залгсан. Тэгэл ингээл яг 7 хоног яриагаа л 7 хоног зул гараад гэдэг ерөөсөө 2 сар гарна гэж явсан. Тэгэл дараа нөгөө ч намайг шоолж нийтээсээ ажил гарчаад цаар 7 хоног болгон залгадаг байсан. Тэгээд яач энэ хүн ба тэрний нөгөө шалтгаан юу гэвэл нөгөө энэ хүн бол үнэхээр орох сонирхолтой энэ ажлыг бол хийж чадна гэсэн итгэл байна гэдэг төрүүлт юм шиг байна. Тэгээд би энэ хийж чаднаа гэдэг. Өөрийнхөө чадрыг одоо мэдээд байна. Тий яг би бол зөв тэрийг бол бүгдийг хийж чадах биш. Гэхдээ бол миний нөгөө би доктор хийж чадхаа сурсан програм гэдэг тэнд байсан байна. Ямар ч гэсэн хөлөө тавьдаг юм бол би чадна гэж бодсон. Гэхдээ бол тэгэл тэрийг бас өөрөө бас орсон анаа харуулна штэ мэдээж тэ би энийг хийж чадна. Цаашдаа бол ингээд явж чадна гэдгийг харуулах төстэй юм байна. Тэгээд энэ бол нэгдүгээр заавалчгүй өөртөө итгэлтэй бай. Тэгээд тууштай байх хэрэгтэй. За. Одоо та манай веб ресурс байгууллагын файл мэдж байгаа тийм ээ. Ингээд хэмжээний хурал дээрээс харсан хамтран зөвхөн байгуулсан. Тэгээ манай үйл ажиллагааны гол хэсэг юусаа гэр бүл хөгт хөгжлийн баггүй. Тэгэхээр таны энэ сулгааны ажилтаа бас нэлээ холбогдох юм биш үү манай зорилго бол тийм. Тэгээ нөгөө миний түрүү асуусан тарайн байгаа буюу хүмүүстэй хэрхэн төсөлгөө яаж олно тийм байгууллагаа яаж байгаа системж үзүүлээд өөрийн зүгээс ингээд хамтарч болох нь вэ гэх юм. Та бол яг энэ таны судалгааны ажил манай байгууллагатай бас хамтарч ажиллах хэрэгтэй болох нэ гэж миний зүгээс харж байна. Тэгэл яг би тэгээ хамтарч ажиллах бол дуртай байна. За баярлалаа. Ажлын хамт хүсье.